За сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар гоё эрүүл салаад болон бэлэн чиг хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өмнө өндөг дөрвөн шинийг айгант хийгээд за яг өндөг хийсэнтэй адилхан хэмжээгээс үг өөр айганд яачна. За тэгээ бүхэл бүрийн гурилыг бол сүүгийнхаа хагас хэмжээгээр хийгээд за тэгээд гар миксер ийм автомат миксер бол их зүгээр. Эсвэл ингээд утгачаар утгаж болно. За давс нэгс 2 чимп хийгээд маш сайхан утгаад явчихнаа. За тэгээд хайрлын таага маш сайн халаагаад жохон тус хийгээд за тэгээд хитрхийх тосол мохолч төвчээс тосоо жоон гаргаад ингээд ийм алчуураар баг зэрэг арчиж аваад илүүдэл тусыг авчруулах зүгээр. За тэгээд нэлээд сайн крепнийхаа зурмгаас нэлээд сайн утгаж аваад за тэгээд ойролцоо нэг 60-70% нь ингэж хийгээд хайрлын таагаа 70% нь хийгээд за тэгээд бусад хэсэг рүү ингэж гүйлгээд аль болох нэмгэн хийвэл гоё болдог. За тэгээд нэлээд ингэж аваад за халуун хэсэг дээрээ баг зэрэг тавиад дуудлын сайн төлөхгүй шиг халаагаад өгнө. За тэгээд ойролцоогоор нэг 30 секунд хавцаа нэг талыг хайрж агаад за тэгээд эргэн тойрноос нь хосроор оруулж агаад за голын хэсгээс нь эргүүлээд нөгөө талыг бас 20 секунд хавцаа хайраад өгнө. Тэгээд ойролцоогоор 8-9 ширхэг юм бэлэнчний гурил болсон. За гурилжин будаа доторных гурилжин будааг маш сайн угаагаад адилхан гурилжин будаатай ижил хэмжээний ус хийгээд давс хийгээд оливын тус хийгээд халуун гал дээр тавиад за бусдад тэгэхээр баг гал дээр тавиад 12 минут болгоно. За сарамс болон сонгоно жижиг шиштэй ичээд за алуу дөрний нэг шигийг муу адил жижиг шиштэй иччихнэ. За хайрлын таванда тосоо хийгээд за сарамсаа хийгээд дунд гал дээр халаагаа явуулна. За тэр оронд нь байцааны голыг бас ингэж жижиг шиштэй ирчээд ашиглаж болно. За тэгээд сарамс гоё өнөр гараад нэлээд сайхан гоё шаргал өнгөтэй харагдаад эхлэхээр нь за түрүүчийн ирсэн ногоонуудаа хийгээд сайдар утгаад явчихнаа. Тэгээд давс перцээ хийгээд сайн утгаж өгöd. Тэгээд тагийн таглаад ууранд нь болгоо авчин. За тэр хооронд нь чинжүү 3 өнгийг за жижиг шигтэй ичээд явчих. За тэгээд өхрийн мах жижиг шигтэй ирсэн 250 г ашигласан. За өн дээрсээ бас давс перцээ хийгээд за тэгээд сайдар утгаад махын аль болох дуудлалт нь болохоор сайхан утгаад тагийн таглаад болгоочно. За 10 минутын дараа будаа маань сайхан болж эхэлж байна. За тэгээд балсамик уксус 2 албаг, мэрийн 2 албаг, хоолны арх 2 албаг. За хийчээд за дөрөвчийн ирсэн чинжүүнүүдээ хийчихнэ. За тэгээд помидор нэг шигийг голын хатуу хэсгийг нь авч агаад за тэгээд ингээд жижиг шиштэй ирчээ явчихнаа. За бууцаа сайдар угааж агаад за ингэж ирчээд за өнийгээ дахиад угаан сайдар угаачна. Нэлээд шорот байдаг учраас сайн угааж байвал зүгээр. За тангад нь байгаа энэ шүүсийг бол аль болох гадагшлуулахгүй шиг дотор нь угаагаад явуул зүгээр. За тэгээд помидор болон бууцаагаа хийгээ сайдар утгаад за тэгээд нэг ойролцоо нэг 10 минут халаад эхлэхээр нь за турмерик 2 албаг за дашита 2 чимэх хийг амталчнаа. За үнийгээ сайдар утгаад өгнө. Ингээд ерөөхдөө бол
бэлэнчгэд хийх зүйлүүд нь бэлэн болсон учраас за дараа нь салаатаа бэлтжээ. За байцаа, луун, тэгээ шар болон улаан чинжүү түүхээр нийтэх боломжтой ногоонуудаа хийчихэд болно. За тэгээд огурцыг 4 хэсгээс нь ингэж гадна талын хэсгийг авчаад за энэс ингээд дахиад төмс арилгачаар ингээд арилгаа явуулна. За дээрэс нь дахиад байцааж байгаа ингээд за өргөс тэмхний голын зөөлөн хэсгийг ингээд ирчээд салаалт дээр тавьчихна. За дээрэс нь цагаан луун ингээд ирчээ явуулна. За сүүлд нь бальсамико винегар соус эргэлж байгаа. За оливын тос 4 бальсамико уксусныг 5 перц хийсэн. За энийг л өөр бичлэг дээр шорт дээр бас оруулсан байгаа учраас та бүхэн сонирхоод үзээрэй. За сүүлд нь энэ брокколи жижиг ширтээ ирчээд за тэгээд 5 перц онцгдсан байгаа. За салат бэлэн болсон. За тэгээд бэлэнчгээ бэлдээ явчих. Бэлэнчг дээр төрөжин махтай соус хийгээд гурвалжин будаа хийгээд за бислэг жонсож жагаад за хуудсан бислэг ч болно. Эсвэл том бислэгийг өрөөд эсвэл ингэж ирчээд ичж болно. За тэгээд ингээд сайхан ороогоод явчих. За бүгдийг яг ингээд гоё нэгэн жигд ороогоод за бэлэн болсон. За тэгээд хайрлын тавгаа сайтар халааж агаад тосоо шингээгээд за дөрөвчин бэлэнчгэнтэй бүгдийг хийгээд сайтар гоё өнгөтэй болгоод дээрэс нь ингэж хууларч унахгүй хошиг гоё болгоод хайрчин. За тагийн талаас сайтар хайрч байна. За ерөнхийдөө ингээд хоёр талын маш сайтар хайраад бэлэн болсон учраас тавглаад явчих. За тэгээд эрүүл гоё салааттай бэлэнч маань үнэхээр гоё болсон байна. За амтлаад үзье. За салат маань дөрөвчин бальсамико винегар соустаа маш гоё зөгцөж маш гоё болсон байна. За бэлэнчиг маань гэсэн доторх төрмөрхтэй махтай соус болон бислэгтэй тэгэхээр гоё зөгцөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.